Childish Gambinoгийн 2013 онд гаргасан Picasso интернет цамгийн хамгийн анх цацагдсан сингл бол 3005 билээ. Энэхүү дууны мьюзик видео нь цамаг цацагдахаас 4 хоногийн өмнө YouTube тавигдсан ба өнөөг хүртэл хамгийн сонирхолтой бөгөөд өвөрмөц мөн нууцлаг клипүүдийн нэгд багцаар байгаа юм. Клипийг Childish Gambinoгийн урт хугацааны хамтрагч This is America дууны клип болон Атланта цувралын найруулагч Hiro Murai найруулсан бөгөөд уг клипэд Gambino нэгэн чихмэл бамбуурчтай цуг алсын харагч нар суусан төрслөх харагдах ба тэр хоёр тойрон эргэлзээр байдаг. Клип үргэлжлэх тусам ойр орчим улам этгээд хачирхалтай болох ба инээд хөртөө байсан тоглоомын талбайн уур амьсгал байхгүй болж цаана томоохон газар гал гарч байгаа дүр зураг харагдана. Бамбуурч клип явагдсан улам харлаж муудах бөгөөд клипний төгсгөл бүр эмтэрч сүйдсэн байгаас гадна Gambino ор сургах алга болчихсон байдаг. 2013 оноос хойш одоо хүртэл маш олон үзэгчид энэхүү клипний 70 утга стандлаар өөрөөсөө таамаг болон судалгааг бичиж нийтлж үлдээсэн байдаг бөгөөд өнөөдрийн бичлэгээр Childish Gambinoгийн 3005 дууны клипний 70 утгууд болон эдгээр нь ямар утга санаатай болохыг тайлбарлая. Намайг Мэгэр гэдэг бичлэгээ туслан үзээрэй. 3005 клипний үйл явдал нь Picasso интернет цамгийн утга санаатай нэг толботой. Уг цамгийн ерөнхий утга санаа нь орчин үеийн хүмүүсийн харилцаа, интернетийн эрүү үед хэрхэн явагдаж, хэрхэн гацаж, хэрхэн хөгжиж буй талаар юм. Gambinoгийн өөрийнх нь хэлснээр цамгийн нэр нь Picasso Internet I'm Here, Picasso of the Internet We All Here is the language of Earth бөгөөд эдрээд бол дэлхийн хэл болсон. Үүний ачаар би энд байгаа, үүний ачаар бид энд байгаа хэмээн тайлбарласан байдаг. Цамгийн хүрээнд хийгдсэн ажлууд нь дан ганц дуунуудаас гадна screenplay буюу кино зохиол, music video, богино хэмжээний кино, мөн performance art-ууд бий. Donald Glover буюу түүний тайсны нэр болох Childish Gambino нь уг цамгийн зохиол дээр зүгээр л The Boy буюу хүү гэдэг нэртэй дүрийг бүтээсэн. Хүүгийн дүр нь 20 орчим насны маш чинээлэг баян залуу бөгөөд өдөржин интернетээр бичлэг үзэж тролл хийн цаг нөхцөн. Хүү нэгэн өдөр өөрийнх нь амьдрал ямар ч утга учиргүй гэдгийг ойлгох бөгөөд existential crisis буюу оршуу хямралд орно. Түүний ихэнх өдрүүд эцэцэгсгүй үдшилэг, доктор руу хайр дурлалын харилцаа, зугаа цэнгэлийн хооронд өнгөрнө. Яг л хизээч үл гарч чадах тойрог мэт. Үүний талаар 3005 дууны шүлэг дээр өгүүлэх бөгөөд Gara House Full of Homies Why I Feel So Upset гэдэг нь гэр дүр найзууд байгаа боловч эсрэгээр би ганцаардлыг мэдэрч байна гэсэн утгатай. Харин дараагийн мөрнөөс харахад түүний найзууд нь яг өөрсөнд хамт байж тусал дэмжин найзаас нөхөрлөх гэж биш мөнгөд л болж байгаа гэсэн санааг агуулна. So therefore I lost all hope of a happy ending. Ингэсээр тэр аз жаргалтай төгсгөл ирнэ гэсэн хамаг итгэл найдвараа алдсан бөгөөд because we all just take time bombs. Хизээч бултаж зайлах боломжгүй хөл рүүгээ мёд тутамд ойрцоор байгаа гэсэн утга санаатай. 3005 дууны ерөнхий утга санаа нь existential loneliness буюу оршуу хямрал ганцаардлыг тусах ба үүнийг хүүгийн дүр дээр тусан харуулж буй юм. Харин дууны тахилт нь энэ дууны хамгийн онцлог мөчүүдийн нэг. Учир нь нийгмийн зүгээс оршуу хямрал хүний ганцаардлыг арилгах гэж хардаг зүйл нь буюу баг ганцаардлын юм хайртай хүнээ олж гэрлэх хамтаа аз жаргалтай амьдрах юм. Цамгийн screenplay дээр хүү болон түүний найз нар хоёр гэрэлт болон хормын талаар ярилцдаг хэсэг гардаг ба түүний найз нь үүнийг илүү уулаа хашаасан байдалтай ханддаг бол хүүгийн хувьд арай илүү сонирхсан байдал ажиглагддаг. Учир нь тэр хайртай хүнээ олж гэрлэж чадвал түүний ганцаард арилах болов уу гэсэн багахан найдвартай байгаагийн хэлбэр юм. Picasso интернет цамгийн богино хэмжээний кино нь Clapping for the Wrong Reasons гэдэг нэртэй бөгөөд энэ нэр нь зүгээр л өчгсөн нэр биш. Цамгийн сурчлагаа болон ярилцлагын үеэр Gambinoгийн мөн 3005 клип дээрх баавганы өмссөн малгай нь 1951 онд хэвлэгдэж байсан Catcher in the Rye зохиолын Holden Caulfield гэх дүрээ санаа авсан байдаг. Уг намын энэхүү дүр болон хүү хоёр малгаанаас гадна зам төрхийн хувьд олон адилхан зүйлстэй бөгөөд хоёул оршуу хямралд орж ойр тойрныхоо хүмүүсийг бүгдийг хуруу чимээн бодон сэтгэл готролд орсон залуу хүмүүс. Намын нэг ишлэл дээр People always clap for the wrong reasons гэж хэлдэг бөгөөд энэ нь уг богино хэмжээний киноны нэрний санааг өгсөн. Хүмүүс үргэлж буруу шалтгаан дээр алга ташдаг. Gambinoгийн нэгэн ярилцлага дээр хүмүүс 3005 дуу зөвхөн хайрын тухай дуу гэж ярьсан талаар гардаг. Түүний хэлснээр уг дуу нь хайрын гэхээс илүү existential талтай боловч хүмүүс тэгж бодсон мөн адил буруу зүйл дээр алга таш байгаагийн хэлбэр юм. So 3005, what's it about? It's funny because I've been reading comments and everybody's like, it's a love song, obviously. Like a love song. I'm just like, it's like one of the sadder, like I feel like songs not about, and it's just about like, it's kind of an existential thing. Like it's just like kind of like I don't really like I just don't want to be. I'm really scared of being alone. Like I'm really scared of like what is this supposed to be. Дууны гарчиг бол 3005 нөөрөө үрд мөх гэсэн утгаснаа илэрхийлнэ. Одоо цагаас 3005 он хүртэл маш олон жилийн хугацаа зарцуулах бөгөөд энэ нь бараг үрд мөх гэсэнтэй адил урт хугацаа юм. Мөн 3005-ын голын хоёр тгийн тоо хоорондоо нийлэхээр infinity sign буюу хязгааргүй тэмдгийг бий болгодог.
Мөн 3 болон 5 бас голын 2 тгийн тоог нь хооронд нь нэмбэл 8 тоо гарах төдийгүй 8 тоо хэвтүүлэхээр бас хязгааргүй тэмдэг үүсэж байгаа юм. Давтамж болон тойрог бол Bukowski интернетийн ертөнцийн гол амин чухал зүйлсийн нэг. Gambino-гийн Sweat Pants дууны клиптэр ч мөн адил хүү 9 зам дотор дахин тойрон явж байгаа үйл явдал гарах ба сүүлдээ тэнд байгаа хүмүүс бүгдээрээ түүнтэй адилхан харагдаж эхэлж байгаа зурвал гардаг. 3005-ын клип ч үнэтэй төстэй. Клипний үйл явдал алсын харагчийг тойроод байгаа зурвал гарна. Мөн алсын харагч гэдэг зүйл нь өөрөө бөөнөрхий тойрог хэлбэртэй. Хизээс зогсохгүй дахин эргэцээр л өгдөг зүйл. Дотор нь байгаа хүн хөдөлж байгаа боловч хаана тийш явахгүй байгаа. Хүүгийн амьдрал ч үүнтэй яг адилхан болсон. Эц төгсөлгүй үргэлжлэх 6 цэнгэл байгаа боловч амьдралд ямар нэгэн гарсан өөрчлөлт, урагшилт үгүй. Тэр өсвөр насндаа гацсан, тэр тойрог дотор гацсан. Түүнд хэрэгтэй зүйл нь том болох бөгөөд нэр нь зүгээр л тэ бой буюу хүү гэсэн тийм учиртай. Мөн клипний туршид үзэгдэх өнгийн гэрлүүд нь өсвөр насны 6 цэнгэлийг илтгэж байгаа хэрэг. Үүнээс гадна Gambino-гийн хажууд нэг Teddy баавуу сууж байдаг. Жихмэл баавууны хувьд мөн адил Infinite буюу хязгааргүй утгыг илэрхийлэхээс гадна хүүхэд насны гинэн томоогүй байдлыг илэрхийлэн юм. Хүүхдүүд анх дөрөвдөө гинэн цайлган томоогүй зантай байдаг бол нас явах үеэр амьдралыг сайн муу зүйлстэй учирч тэр ариухан цагаахан байдал нь алга болдог. Үүнийг бамбууш муудаж байгаа дүрслэлтэй холбож болно. Мөн дээрэс нь Teddy баавгаа бол жаахан хүүхдүүдийн хувьд тав тухтай зүйл. Айсан эсвэл ганцаар зүйд хань болдог тоглоом. Парк дотор тоглогддог шагналтай тоглоомудаас хамгийн том шагнал нь Teddy баавгаа байдаг. Паркийг нийт хүний амьдрал гэж үзвэл чихвэл баавгаа нь хүний хувьд заяаны хань, онцгой нэгэн байж болох юм. Нэг талаараа хоёр хүний үерхэл, гэрлэлтийн бэлэгдэл гэсэн үг. Хүүхэд байхад ганцаарцсан үед Teddy баавгаа хань болдог бол том болсон хойно найз охин, найз залуу, эхнэр нөхөр бие биендээ хань болдог. Алсыг гаргаж хайр дурлалын кинон дээр олон гардагч уг клипэн дээр хүний амьдралын замыг харуулж байгаа. Gambino баавгаа хоёр хамтдаа сууж амьдралын замыг туулахар шийдсэн госуудыг дүрслэх бөгөөд анхандаа гадаад ертөнц зугаатай өнгөлөг харагдана. Цаг хугацаа өнгөрцөн клип улам хүн зурагтай болж цаана шатаж буй томоохон газрыг харуулдаг. Уг гал нь хизээ нэгэн цагт бидний амьдрал төгснө гэсэн утгатай. Gambino-гийн хэлснээр we all just taking time bombs. Мөн түрүүний хэлсэнчлэн баавгааны гадаад төрх улам харлаж муудаг ба энэ хүүхэд насны гинэн томоогүй байдлаа алдаж байгаас гадна госуудын хайр дурлал төрж мөн насавч хөшөөж буй санааны бэлэгдэл юм. Энэ санааг мөн клипний ард гарч буй хүмүүсийн зураглаар баталж байгаа. Эхний тойрог дээр Gambino бамбууш хоёрын ард залуухан хоёр хас харагдана. Харин хоёр дахь тойрог дээр хөгшин эрэгтэй эмэгтэй хоёр харагдах бөгөөд энэхүү гурав дахь тойрог дээр хинч байдаггүй. Энэ хизээ нэгэн цагт хүн болгонд өхөн гэдгийг харуулж байгаас гадна алсын харагч эрэгт тусам цаг хугацаа урсан өнгөрч байгаа гэсэн утгаснаатай. Хэдий хоёр хүн хоорондоо гэрлэж насан турштай хамт амьдарсан байлаач хэн нэгэн төрүүлж очлон орхих нь хорвоогийн зам. Эрт орой хизээ нэгэн цагт энэ тойрог дууссан тодорхой. Гэтэ энэ гэрлэлт үерхэл үнц нүг гэсэн зүйл биш. Харин нөгөө талаараа бидний оршуу хямрал дотоод ганцаарлыг тэр нэгэн онцгой хүн л гарч ирээд бүгдийг нэгдгэн гэж хидэх найдах хэрэггүй л гэж бодож байна. We're all alone in the end, so it's good. Wow. That's the way it has to be. Really? Yeah, I think so. I learned last year the most important thing, and that is like, the only love that's reciprocal is love of self. You really have to like yourself. That's the thing. And that's the only thing. You can't rely on other people. That's whack. That's so whack to be like, please fill in these holes in me that like, I don't think I'm strong enough. Like, that's whack. Зарим үед хүн болол ганцаарддаг, шаналдаг үе бий. Гэвч хамгийн гол нь бид өөрөө өөрсдийн бүхэл дотор нэг том зүйлээс холбоотойгоор амьдарч байгаа. Бүгд харилцан уялдаатай бөгөөд энэ цаг мөчийг хамтдаа хуваалцсан, хамтдаа амьдарч байгаа. Клипний туршид Gambino бамбууш ойрол гардагтай ижил хүн болгон насан туршдаа зөвхөн өөр дээрээ эсвэл хайртай хүн дээрээ бүх анхаарлаа төвлөрүүлж амьдрах нь алсын харагчны цаана байгаа ертөнцийг бүрэн харж чадахгүй нөхцөл хүргэнэ. Төр зүрийн 6 цэнгэл буюу зөвхөн өөрсдийн бүхээгдэл төвлөрч амьдрал гаднах ертөнцийн өмнөөс самун аюул бусдын зовлон үл анзаар. Matrix кинонд гардаг шиг бид нар цэнхэр эмийг уугаад зөвхөн өөрсдийн аз жаргал 6 цэнгэл дээрээ төвлөрөөд бодит ертөнцийн бүхлээр нь харлуугаар амьдралаа тусгаж болно. А нөгөө талаараа улаан эмийг ууж хорвоо ертөнцийг зохицоор нь харж сайнтай муутай хамт амьдарч болно. Сайн болон муу, гоо үзэсгэлэн болон адгийн муухай зүйлсийн хамт. Хамгийн чухал нь бид нар энэ аялалд үүнтэй хамтдаа явж байгаа. Ийм учраас бие биенээ тусалж, өөрсдийн дундах нарийн холбоо бий болгож, өөрийн хүсэл мөрөөдөл зорилгыг дагав, оршуу хямрал болон үүнээс үүдэн үйл зүгтааж болох айдастай хамтдаа нүүр тулах хэрэгтэй болов уу?